3XL өмсөжсэн хүн өнөөдөр одоо S размерийн хувцас өмсөд өдөр болгон гэрээсээ гарах тэр мэдрэмж ямар байх вэ? Гайхалтай. За сайн байцгаана уу, та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Би жүжигчин Игчмэг байна. За Игчмэг нь одоо корона эхлээд тэгээд ерөнхийдөө бас өөртөө ажиллая гэдэг одоо бодлоор ингээд жингаас чихэлсэн. Анх бол 103 кг-тай одоо эхэлсэн бол өнөөдрийн байдлаар бол 58 кг-тай ингээд байж байна. Чи одоо 42 настай. Тиймээс одоо нэг айхтар нэг жин хасах бол одоо бодол алга. Миний насанд бол энэ жин болно гэсэн одоо үднэс би энэ жинг бол зогсоочод ингээд бариад чин барина гэдэг бас нэг зүйл байдаг. Тэгээд энийг ингээд сайхан бариад явж байна. Ер нь одоо яг өөрөө энэ одоо жингээ хассан байдлаараа одоо олон одоо хөргөн бүсгүүчүүдээ бас гэрийн нөхцөлд тийм ээ хамгийн гол нь хүн жингийн илүүдлээ яаж одоо хүн хасдгийг эрүүл зүй сонголтоор яаж хүн жин хасдгийг гэдгийг одоо бас сургалт олгоод ингээ аваад олон бүсгүүчүүд хамрагдаад үнэхээр одоо миний сургалтанд орж ирсэн төм одоо бомон хүүхнүүд байдаг үнэхээр үр дүн маш сайтай байдаг одоо миний одоо пэйж руу ингээд сонирхоод ороод харах юм бол дээд нь одоо 55 кг тэгээд 40 кг, 30 одоо хэдэн кг. Би яг үндэ одоо 10 хэдэн кг жаасан шанараа бол мэдтгүү. Яг одоо ихээр маш одоо олон бүсгүүчүүд хамрагддаг. Тэгээ ер нь одоо нийтлэг тийм үр дүнгийн хувьд тийм үү маш сайтай байдаг. Сургалтынхаа дараа судалгаа авдаг байхгүй. Тэгээд яг хүмүүсийнх нь хувлаад ингээд аваад үзэхэд бид нар бүр хэдэн тоон үлээ өөх халиулсан байсан. Тэр маань бараг жилийн дотор штэ. Тэгэхээр одоо бол тэр 3 жил бараг 3 жил болох ч штэ. Тэгэхээр бол маш айхтар тоо гарах нь тодорхой. Бидний хайлуулсан өөх бол хэдэн тонороо яригдана. За мэдгүй одоо жилийн дотор 2 тонн мод болсон байсан шин. Тэ? Тэгэхээр 3 жилийн дотор. За нөгөө ямарс нэг 10 тонн өөх хайлуулсан баха. Одоо сүүлийн үед одоо олон бүсгүүчүүд энийг сонсож байгаа. Энэ жингийн илүүдлээс үүдэлтэй маш их одоо гэр бүлийн харилцаанд өөрчлөлт ордог. Эхнэр нөхрийн харилцаанд өөрчлөлт ордог. Тэгээд одоо хэн байснаа би бусдад харуулмаар байна. Яагаад би чин хасах болсноо танд хэлье гэдэг ч юм уу те. Иймэрхүү одоо энэ зүйлүүд маш их одоо хэлдэг, ярьдаг. Би чадлын хэрэгээрээ одоо тусалах гэж хичээдэг. Үнэн дээр энэ бол том сэдв. Гэр бүл салалт маш их байна. Тийм шүү дээ, тийм. Энийг бол нуух юм байхгүй шүү дээ. Манай ихнэр тарган байна. Тэ? Илүүдэлтэй байна. Ихнэрээ голж байна. Зарим нэгэн бүсгүүчүүд бол энэ одоо энэ байдлаасаа маш их одоо дарамтанд орж байна. Стресэнд орж байна. Энэ бол нээлттэй л ярилцах сэдв. Би сүлдээ өөрөө дэлгэц дүүрэн Игчмэг одоо харах тийм тааламжтай санагдана гэж бодож байна. Би хэдий жүжигчин хүн ч гэсэн тийм үстэй. Энд чи өөрөө хавтгай дэлгэцийн урлаг хүнийг одоо байгаас нь илүү яаж том болгож харагдуулдаг вүлээ. Тийм учраас ингээл дэлгэц дүүрэн тэр Игчмэг тэр чинь ингээл тоглол ингээд энэ гэдэг бол аимшигтай харагдана та. Тэгээ сүлдээ яг үндэ би ерөнхийдөө энэ мэрэгжлээ орхисон штэ. Би ямар сайндаа одоо тэр 69 гэдэг тоог харчаад мэлмэртэл уйлж ялаа шүү дээ. Бүрэн одоо ажиллаж чаддаг учраас үр дүнгээ маш сайн хардаг. Би чи өөрөө ер нь их ганган мөн нэртэй. Ер нь их ганган хүн л дээ. Тэгээд ер нь илүүдэлжинтэй байхдаа тэр
намайг хүмүүс чинь их донжтой байсан гэдэргээл ингээл ярьдаг л да. Яг тэр донжтой байдал чинь нэгдүгürt нөгөө хүлэн шүрэгддэг юм би ч өөрөө жүжигчин хүн учраас тий. Одоо юу гэмдэ нэг илүүдэлтэй хүнгээл тэгэл нэг навсаагаал яваад нэг ийм том хувцамсуул ингээл яваад ах чинь хашиж юмдээ тэгэх юм учраас нэг жижигэн аксессуарч гэдэг юм ийм зүйлүүд их гоёх дуртай. Яг би өөрөө тийм л байсан. Тэгээд нэг хэсэгтээ нэрээ ийм уранхаа жисэн өмсөл октод өмсөл ёо хэвээ тэрийг л өмсчихэл амар гой санагдаад болдгоо. Таардаг одоо уранхаа жис болдгоо. Аргагүй шүү дээ 100 хэдэн килограммтай хүн таарахтаа уранхаа жис байхгүй шүү дээ. За байлаа гэх юм бол нэг загвар нь одоо юу гэдэг нэг юм томрох тусмаа айгу хөгшин одоо маягтай болчихдог шүү дээ тий. Хувцас ер нь бол тэгээд ерөөсө болж ихгүй байсан. Тэгээ би нөхрийгөө гэр бүлийнхаа хүнийг Солонгос явахаар нь за чи минь нэстэ үнэхээр наад Солонгос ч л байгаа чи яг надад нэг юм гоё уранхаа жис аваад ирээч гэд. Тэгээ манай нөхөр тэгээд явж байгаа. За хаста олсон л гэж. За гэд. Тэгээд би баг 20 дээл хайцсан байсан заяа. Тэгээд ирээл өмссөн. Тэр гоё мэдрэмж. Хүмүүс уранхаа жинс өмсөд ах чинь тэр гоё үсттэй тий. Би ч юм бас одоо юу гэдэг дөж гарцсан мөртлөө бас л энэ та нарын одоо энэ залуу үеийнхэн юу өмсөд байна. Би бас эдэлж хэрглэж үзмээр л шүү дээ тийм үсттэй. Тийм учраас тэр уранхаа жинслэл ерөөсө мөрөдөл болцсон байсан. Тэгэл өмссөн. Нэг удаа өмссөн, хоёр удаа өмссөн. Тэгэл нөгөөдг маань томцсон. Гоё мэдрэмж. Хүн одоо хүссэн хувцаа өмсөж тийм үсттэй. Тэр өөрөө өөрийнхөө одоо тэр сонирхдаг стил одоо жанрт хувирна гэдэг бол маш гоё штэ. Магадгүй одоо юу гэдгийг илүүдэлжинтэй болоод ирэхээр чинь хүн яг хүснээ өмсөж чадхаа бичдэг. Хүснээ өмсөж өгдөө. Тийм үү? Яг таарж байгаагаа өмсчил байгаа болохоос хүснээ өмсөж чадхаа бичдэг. Тийм учраас одоо бол та нар маань жингасцаа хүснээ өмсцгөө.